За амглан ялтгая. За өнөөдөр хэдүүлээ should гэдэг үйлдвэрийн бүтцийг үзэж чинь. За англиар should гэдэг маань монголоор орчуулж болох юм бол хэрэгтэй гэж утгатай үг тий. За my hair is very long. I should cut it. За миний үс маш урттай байна. За би үнийг тайрах хэрэгтэй байна гэж чинь тий. За яг бодох юм бол маш амархан дүрм. За should гэдгийн араас үл үг орохдоо хизэж хоёрдугаар үе дүрмтэй. Олонтой байна уу, ганцтай байна уу ялгаагүй тий. За дараагийн жишээ харъя. Alan is hungry. Alan өссөн байна. He should eat lunch те. За тэр өдрийн хоолоо идэх хэрэгтэй. You are tired. За та ядарсан байна. You should go home. За та гэрлүүгөө явах хэрэгтэй. Хин нэгэнд одоо тэгэх хэрэгтэй, ингэх хэрэгтэй ингэсэн дээр бахаа гэсэн утгаар advice буюу зөвлөгөө өгч гинэ гэсэн үг байна те. За ингээд I, you, she, he, it, we, they гэх мэтчил олонтоо ганцтай ялгаагүй бүгдээрэн дээр нь should-ийг ашиглаж болно. За дээр should гэдэг маань утга нь хэрэгтэй гэсэн үг. За энэ араас үл үг орохдоо хувирахгүй. За хувирахгүй анхны хэлбэрээр бичигдэнэ гэсэн үг. За тэгэхээр нэг үсэндээ хэдүүлээ he should go гэж ярихаас he should goes гэж бол ярьж болохгүй байна. За to-тэй бас ашиглаж болохгүй тий. За шууд л үл үг bare infinitive буюу яг анхны хэлбэрээрээ ямар нэгэн өөр нэмэлт одоо дагварч үт юм уу нөхцөлч үт юм ашиглахгүй гэсэн үг байна. За үүсгэл нь болохоор should-ийнхан яг араас орж ирнэ. Жишээлбэл you should not go out in the rain тий. За та бороонд гарч болохгүй шүү. Гарах хэрэггүй шүү гэсэн санаагаар тий. You will get wet. За энэ болохоор should not гэж юм тий. Тэгэхээр үүсгэл ашигласан ч гэсэндээ ард нь үл үг хувирахгүй гэдэг дүрмээ бол дагнаа гэсэн үг. За contraction буюу товчилсан бичлэгээр болохоор should not нь shouldn't гэж харагдана. Ингэж харагдах нь байна. За тэгээд үгүйсгэл хэрэгэлсэн ч гэсэндээ ард нь үл үг нь хувирахгүй анхны хэлбэрээр хэрэглэх нэ. За одоо биднэрт үг өгсөн байна те. Wash them, call your mother, go to the library, try harder, learn to drive, stop smoking гэх мэтчлэн үгнүүд байна. За энэ одоо холбоо үгнүүд маань дандаа үл өгөөдөр хэлсэн байна те. Wash угаах, call дуудах, go явах, try хичээх, learn суралцах, stop зогсоох гэх мэтчлэн те. За тэнгуут энэ дээр хэдүүлээ одоо өгүүлбэрийн утган дээр тааруулаад үгээ оруулнаа гэсэн үг. За your books are due тий. За таны номнуудын чинь хугацаа болцсон байна. Одоо номын санд болж байгаа яриа гэж утгана шүү дээ тий. Your books are due. За таны номууд өгөх хугацаа болцсон байна. За you should go to the library тий. За та номын сан руу явсан нэрээ гэсэн утгаар чинь. За дараагийн өгүүлбэр. Your clothes are dirty. За таны хувцас бохир болсон байна. За you should wash them тий. За үнийг угаах хэрэгтэй. За одоо энэ дээр болохоор clothes гэдэг маань олон тоон дээр бичигдсэн байгаа тий. Clothes гэ олон тоон дээр бичигдсэн байгаа. Тэгэхээр энийгээ бид нэр дахиж clothes гэдгийг давтаж хэлэхэд бол them гэдэг үгээр төлөөлүүлсэн байгаа гэдгийг ойлгоорой. За дараагийнх нь smoking is not healthy тий. За тамхи татах нь эрүүл мэндэд муу. За you should stop smoking. За та тамхи татгаа зогсоох хэрэгтэй. За гэх мэтчлэн өгүүлбэр байна. За ингээ өнөөдрийн хувьд бол хэдүүлээ should гэдэг дүрмээ давтчихъя. За дараагийн хичээлд болохоор хэдүүлээ needs to болон have to гэсэн үгнүүд үзнэ. Өгүүлбэрийн бүтэц үзнэ. За need to гэдэг маань болохоор бас хэрэгтэй гэсэн үг. За гэхдээ need-ийн араас бид нэр үл үг оруулахдаа заавал to ашигладаг, to preposition ашигладаг. За тэгээд have to болохоор шаардлагатай гэсэн үг. People have to drink water гэх юм бол хүмүүс ус уух шаардлагатай. За утгын хувьд бол should-ийг бодох юм бол илүү жоохон хувь нь өндөрсөн, одоо шаардлага нь жоохон дээшилсэн түвшинд байна гэсэн үг хана шүү дээ. За окей. За бушаасаа асуух зүйл ах юм бол бичээд явуулаарай. За мөн хичээлийнхэн тэмдэглэгээ хийгээд явуулаарай.